Сайн байцгаана уу? Бид энэхүү модулаар хүсэж зорж байгаа зүйлээ биелүүлэхэд тарих, оюун бодлоо хэрхэн зөв чиглүүлэхэд суралцсан. Энэ модулийн хамгийн эхний хичээл бол бидний хүсэл зорилго юунаас хамаарч биелдэг талаар үзэх юм. Бид зорилго тавьж маш олон зүйлийг туршиж, хичээдэг боловч заримдаа тэр зүйл маань бүтдэггүй. Тэгвэл үүнийг илүү гүнзгий ухаж ойлгоё гэвэл тарих хэрхэн ажилтгийг ойлгох хэрэгтэй болно. Таны хүслийг таны тархил биелүүлдэг. За тэгвэл бид одоо ямар нөхцөл байдалд яаж амьдарч байгаа нь яг үүндээ бидний дотоод хүслийн дүнд бий болсон байдаг. Өртөө байна уу? Мөнгөтэй байна уу? Эрүүл эсвэл өвдсөн байна уу? Сайхан харилцаатай байна уу үгүй юу гэдэг нь энэ бүгдийн ард бидний жинхэнэ хүсэл байдаг. Тэгвэл юунаас эхлэх вэ? За хүслийг ерөнхийд нь 3 ангилдаг. Асуудлаас зүхтах хэлбэрийн хүсэл, за жишээ нь өвчнөө ялж эрүүл болох, турах, өрнөөс гарах гэх мэт. Хоёрт нь материалын хүсэл. За байр, машинтай олох, орлогоо өсгөх гэх мэт. За гуравт нь төсөөлөлд суурилсан хүсэл буюу алдартай зохиолч, модель болох, мэргэжлээ сольж өөр улс оронд амьдрах, бестселлер ном бичих гэх мэт. Ер нь зорилго биелэхгүй байх хэд хэдэн хүчин зүйлсүүд байдаг. За үүнд тухайн зорилгыг биелүүлэхгүй байх нь хоёр дахь ашигтай тал байгаа тохиолдолд. За өөрийн биш зорилгыг сонгосон үед, зорилгоо буруу тодорхойлсон үед, за эсвэл зорилготой хүрэх арга зам нь буруу байх, ур чадвар, нөөц боломж дутагдах, за дотоод зөрчил, эргэлзээ ихтэй үед, мөн тухайн зүйл биелэн гэдэгт итгэлгүй үед. Энэ сургалтаар та бүхэн өөрийн хүсэж зорж байгаа зүйлдээ илүү хялбар байдлаар хамгийн дүт замаар хүрэх өөрийн гэсэн мэдлэгтэй болох юм. За хамгийн түрүүнд бид тархины үйл ажиллагааны талаар зөвхөн биднэрт хэрэгтэй гэсэн хэсгүүдээс товч байдлаар үзэх юм. За тархины үйл ажиллагаа, мэдрэлийн холбоос, түүний бүтэц, хөгжил болон энэ нь тухайн хүний зан төлөв, ухамсарлах үед нөлөөллийг судалдаг шинжилгээ ухааны салбарыг нейросайенс гэдэг. За хүн төрөөд амьдралын туршлага хуримтлуулах явцад мэдрэлийн холбоосууд үүсч идэг. Үүнийг нейроны холбоос гэдэг. Хүний амьдралын үйл явдлууд сэтгэл хөдлөлийг шингээсэн байдаг. За хүчтэй сэтгэл хөдлөл тухайн нөхцөл байдал үйл явдалтай уялдаж холбоос үүсэх байдлаар тархинд санамж үүсдэг. За жишээ нь хэрвээ багадаа спагетти идсэний дараа нэлээд ноцтой хоолны хорлого болсон бол насанд хүрсэн хойно спагетти идэх дургүй болсон байдаг. Эсвэл одоо бор өнгийн гутал өмсөж явахдаа жоохондоо хөлөө гэмтээсэн гэж бодъё. Харин дараа нь яг тийм загварын бор өнгийн гутал харахаараа таагүй мэдрэмж төрдөг болсон байдаг. Гэхдээ насанд хүрсэн хойно бага насны тэр үйл явдлуудыг яг нарийн санахгүй байж болно. Гэхдээ чухам яагаад энэ зүйл өөрт нь таагүй санагдж байгааг сайн ойлгохгүй байж болох ч тарих үүнийг санаж байдаг. За мөн эсрэгээр та тодорхой хөгжим юм уу дуу сонсож байх үедээ найз залуутайгаа цагийг маш сайхан романтик байдлаар өнгөрөөсөн гэж бодъё. Тэгвэл хизээ хойно яг тэр дуу хөгжмийг сонсох үед та тэр хүнийг сангалцах болно. Хүний тархинд дах мэдрэлийн эсийн тоо, эдгээрийн холбоос нь интернетийн сүлжээнээс ч илүү нарийн бүтэцтэй олон тоотой байдаг. Тархины мэдрэлийн эс холбоос нь асар том систем бөгөөд тодорхой програм байдлаар биднэрт нөлөөлдөг байх нэ. За шинэ зүйл сурах, хөгжим тоглож сурах, гадаад хэл сурах гэх мэт ямар нэг зүйлийг дадал болгох нь мөн нейроны холбоосуудыг шинээр үүсгэдэг. За бидний амьдралд ялангуяа 5 хүртэлх наснд болсон үйл явдал, нөхцөл байдлууд биднэрт асар их нөлөө үзүүлждэг. Яагаад гэвэл тэр бүх зүйл бидний тархинд маш тодор бичигдсэн байдаг. За жишээ нь бидний одоо хүсэж мөрөөддөг зүйлийг ихэнхийг бид багадаа мөрөөддөг байсан. Тэгвэл бидний тэр хүслийг бага байхад эцэг их нөлөө бүрхийн хүмүүсээс тухайн хүсэлтэй холбоотой ямар үг, үйлдэл хийж хандлага гаргаж байсан нь хожим биднэрт нөлөөлдөг байх нэ. Бидний хүсэлтийг хэвийн, гайхалтай гэж дэмжиж биелэх боломжтой гэж хэлдэг байсан уу? Эсвэл боломжгүй, амьдрал ийм хэцүү байхад чи ийм юм хүслээ гэдэг ч юм уу таагүй хүлээж авдаг байсан уу? Эцэг их ойрын хүмүүс бидний хүслийг сөрөг байдлаар хүлээж авах үед бидэнд үл ухамсарлахын төвшөнд тухайн хүсэлтэй холбоотойгоор гэмшил үүсдэг. Илүү зүйл хүсэх нь муу зүйл юм байна гэдэг итгэл үнэмшил суусан гэсэн үг. Тэгэхээр
Хүсэл зорилго бодит болж биелэх үйл явц маш нарийн бөгөөд олон хүчин зүйлс нөлөөлдөг байх нэ. Хүн бүрийн хувьд 5 нас хүрэхэд 2 төрлийн мэдрэлийн холбоосууд бэхжиж үлддэг. Нэг нь хамгийн их сэтгэл хөдлөл мэдэрсэн, нөгөө нь дахин давталтайгаар болсон үйл явдлууд бидний тархинд бэхжиж үлддэг. За эцэг эхийн байнга хэлдэг байсан үгс бусдын гаргаж байсан зан авир давталтай болсон үйл явцад мөн ордог. Хэрвээ энэ зүйлтэй бид ажиллахгүй, урсгалаар нь энэ зүйлийг орхиж, зөвхөн ухамсарын төвшөнд өөртөө ажиллаж, жишээ нь төсөөлөх, мөрөөдлөө бичих төдийгөр өөрийгөө хязгаарлуул бидний хүсэл зорилго маш удаан биелнэ. Яагаад гэвэл бидний хүсэл зорилго биелэхэд нөлөө үзүүлдэг гол шалтгаантайгаа ажиллахгүй байгаа учраас. Бид амьдралдаа маш том зүйлд хүрье гэвэл эхний шалтгаантай ажиллах нь маш чухал. Бидэнд хамгийн ихээр нөлөө үзүүлсэн өнгөрсөнтэй ажиллаж байж өөрт хязгаарлалт болж байгаа тэр зүйлүүдээсээ чөлөөлөгдөнө. Тэгэхээр хүн бүр хичээж маш их ажиллаж байгаа ч яагаад маш цөөхөн хувь нь хүсэл зорилгоо биелүүлдэг вэ гэдгийн хариултын учир нь үүнд байдаг. Хүмүүс ирээдүйдээрээ төвлөрч, гой зорилго тавьж, төсөөлж, янз бүрээр оролдогч өөрт нь ачаа болж байгаа тэр өнгөрсөн зүйлийг орхигдуулж өнгөц ажилдаг. Тэгэхээр бидний хувьд сэтгэл хөдлөл шингэсэн үйл явц болон давталттайгаар болсон үйл явдал бидэнд хамгийн ихээр нөлөөлдөг гэдгийг одоо ойлгодог болсон. За дараагийн нэг чухал зүйл бол тархины хувьд танил буюу хэвийн норм гэж ойлгогдох зүйл юм. Тархины гол үүрэг бол хүнийг амьд үлдээх, үр удмаа тасралтгүй үргэлжлүүлэх, аюул эрсдлээс хамгаалах, тогтвортой танил зүйл рүү тэмүүлж байдаг. Тийм болохоор тархины хувьд хэвийн норм гэх зүйл нь аюулгүй танил гэсэн төлөв байдалтай холбогддог. Хүмүүс ихэвчлэн хамаагүй холын танихгүй хүмүүс гэхээсээ илүү ойрын танил хүрээллээсээ хосоо сонгодог. Ажлын хамт олон, найз нарын хүрээлэл, хамт сурч байсан гэх мэт. Тэгэхээр холын хүнээс илүү ойрын хүрээлэл биднэрт танил зүйл учраас аюулгүй хэвийн гэж ойлгогддог. Хэрвээ танд жишээ нь хувийн онгоцоор нисэх, дэлхийн топ удирдагч нартай уулзах, олон тооны үнэтэй брендийн үнэт эдлийг нэг өдөр худалдаа авах зэрэг нь эхэндээ яг бидний хүсэж байгаа зүйл юм шиг мөртлөө бидний хувьд танил биш дасаагүй зүйл стресс болдог. Тийм болохоор энэ нь таны хувьд одоохондоо танил биш гэсэн үг. Тархи өөрийгөө хэвийн гэж мэдрэх нь аюулгүй байдаг. Тийм болохоор бидний хувьд дасаж сурсан хэвийн норм гэх хүрээнээсээ хальсан гэж ойлгосон зүйлээ тархи аюул эрсдэл гэж хүлээж авдаг учраас амьдрал дээрх өөрчлөлтүүд маш удаан аажин болдог. За дараагийн бидний ойлгох нэг чухал зүйл бол хэрвээ таны хүсэж мөрөөдсөн зүйл одоо хүртэл бүтээгүй байгаа бол энэ нь хэд хэдэн шалтгаантай байж болно. Нэг бол тэр зүйл танд тэмч хэрэгцээтэй биш. Эсвэл таны өөрийн жинхэнэ хүсэл биш байж болно. За эсвэл тухайн хүсэл биелэхтэй холбоотой айдас эргэлзээ байгааг харуулж байгаа юм. Жишээ нь та Rolls-Royce авахыг хүсдэгч одоогоор биелэггүй байна гэж бодъё. За шалтгаан нь танд нэг бол энэ машины хэрэгцээ одоогоор байхгүй. Таны хувьд энэ загварын машин танил биш. Эсвэл өөр шалтгаан далд ухамсарын төвшөнд байгааг харуулдаг. Ихэнхдээ тэр шалтгаан нь айдас байдаг. За Rolls-Royce шиг үнэтэй машин унах аюултай, эвдрэл гэмтэл гарлаа гэхэд засвар үйлчилгээ нь үнэтэй. За бусдаас ялгарч олонний анхаарлыг татна. Эсвэл хүмүүс надад атаархан ч гэдэг юм уу. Янз бүрийн айдас, хязгаарлалт, болгоомжлол байдагтай холбоотойгоор биелдэг байна. Тэгэхээр бид энэ сургалтын явцад өөрт байгаа айдас, хориг, хязгаарлалтуудаа илрүүлж бидний хүсэл зорилго хэрэгжихэд саадуулж байгаа далд ухамсарын програмуудтай ажиллах юм. За амьдрал дээр болж байгаа үйл явдлууд бидний бодол, сэтгэх хэв маягтай уялдсан байдаг. Бидний ямар хүсэл биелж, ямар нь биелдэггүй юунаас хамаардаг юм бол? Үүн дээр бид анхаарлын төв гэдэг зүйлийг ярина. За бидний анхаарал төвлөрөл голдуу юун дээр байдаг вэ? Ихэнх хүмүүсийн анхаарал санаа зовнил, өнгөрсөнд болсон таагүй үйл явдал дээр эсвэл ирээдүйд яах вэ гэсэн бодлууд байдаг. Жишээ нь үр зээлээ яаж хугацаанд төлөх вэ? Надад яагаад ийм хэцүү зүйл тохиолдов? Яагаад ийм хэцүү байна вэ гэх мэтэр. Бид өмнө нь бодол санаагаа эерэг зүйл дээр барих нь чухал гэдгийг зөндөө сонсч байсан баг. Гэхдээ
бид тодорхой хугацаанд эерэг зүйл бодож байснаа эргээд сөрөг зүйл бодож нөгөө дадсан зүйл рүүгээ ухрах гэдэг. Тэгэхээр энэ бол бидний дадад сурсан бодож сэтгэх хэв маяг гэсэн үг. Тэгэхээр бидний бодож сэтгэх хэв маяг хүүхэд насанд аль хэдийнэ бүрлдэж тогтсон байдаг байна. Энэ зүйл бидний хувьд яг л програм шиг. Бид өөрийн хүсэл зорилгоо хурдан хэрэгжүүлэхийн тулд энэ үйл явцыг удирдах сурах хэрэгтэй болно. Дараагийн үзэх хичээлүүдээр бодол санаагаа ухамсараа өөрийн хүсэл зорилго руу зөв чиглүүлэхэд суралцах юм. За ингээд дараагийнхаа хичээл рүү орцгоё.